За хайдаггүй. Хей за. Шинэ 7 хоногийн мэнд. Шинэ 7 хоногийн мэнд. За тэгэхээр хоёулангийн өнөөдрийн ярих сэдв юу вэ? За өнөөдөр арай өөр байгаа. Хоёлаа өмнө бас хийжсэн. Deep dive гэдэг ерөөхдөө ямар нэгэн салбарыг бариад тэрэн дээр илүү гүнзгий орж байгаа тий. Тэгэхээр энэ жил за өмнөх дугаар дээр хоёлаа CES-ийг ярьсан. Тэрэн дээр болж байгаа хэрэглэгчийн ерөнхийдөө хамгийн сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг ярьлаа. Өмнөх зөндөө олон дугаар дээр ерөнхийдөө за ирээдүйн одоо чиглэл чиг хандлага бол химэл оюухан софтвер байдлаас ингээд илүү материал байдал, физикал байдал руу ингээд орох гээд байна. Тэр нь болохоор бидний харж байгаагаар энэ humanoid robot гэдэг ер нь роботын талаар нэлийн зах зугаас нь ярьсан тий. Тэгэхэд хоёул бол мэдээж роботын одоо экспертууд бол биш мэдээж. Гэхдээ энэ роботын салбарыг бол бас илүү deep dive хийх нь зөв юм болов гэсэн үндсэн дээр өнөөдөр роботын талаар жоох ярил гэж бодож байна тий. Роботын талаар ярьсан. За би зүгээр өөрийнхөө ингээд бодоод үзэхээр би ер нь яаж робот гэдэг үгтэй ингээд холбогдчихваа гэдэг жоох ингээд бодоод баг роботын хамгийн анхны дурсамж. Роботтой уулзж ирсэн гэхгүй. Баг хахад нөгөө ингээд том жирэ дээр ингээд гардаг байхгүй робот муур гараал тэгэл ингээд тархинаас нонгоогоол ингээд юм буудаал. Тэгээ би бол тэгж санаж байна. Түүхэнд хамгийн анхны ажлаа алдсан одоо амтэн гэх юм уу том гэсэн. Тийм байна. Одоо миний анх танилцж тэгээ вау робот гэдэг юм байт юм уу те гэж одоо бодож исэн зүйл болвол юм байгаад байгаа. Тэгэхээр ер нь үндсэндээ таны одоо судалж мэдснээр робот ер нь яаж үсч вэ те роботын одоо суур түүх нь юу байна гэдэг хойлоо эхлээд ярих гэж бодсон яа. За ер нь бол эртээ үрдийн цагта. За ганц 2 минутын л зүгээр хурдан тийм түүх сонирхолоос үзэгчтэйгээ те сонсогчтойгоо. Тэгэхээр ер нь робот гэдэг ойлголт бол бүр анхнаасаа л ер нь байсан шиг байгаа. Бүр тэр одоо тий Roman Empire үеэс ерөнхийдөө яригдчихсан. Гэхдээ хамгийн анхны яг ийм роботын дизайныг гаргасан хүн гэвэл Leonardo da Vinci гэж бас ярьдсан байлээ. Тэр нь 1495-ад онд болохоор нэг тийм механик одоо дайчин Knight гэх юм уу те механик тийм дайчингийн одоо роботын дизайныг бол анх гаргаж ирсэн юм байна. За тэгээд робот гэдэг үг бол бас байгаагүй юм байна. Тэгээд робот гэдэг үг нь хизээ coined буюу одоо робот гэдэг үгийг хизээ хин гаргасан бэ гэсэн чинь 1920-ад онд энэ робот гэдэг үгийг бол яг одоо define бол хийж исэн юм байна. За гэхдээ бидний одоо мэдэх робот гэдэг ойлголтыг хизээ гарч ирсэн мэхрээ илүү яг нөгөө үйлдвэрчлэлт дээр тий 1970-аас одоо 1990-ад оны үед бол одоо машинууд гарч ирсэн. За тэгээд нөгөө машинуудыг чинь өмнө нь бол ингээд яг нэг нэгээр нугсардаг байсан бол яг нөгөө assembly line гэдэг угсралтын том одоо үйлдвэрчлийн нөгөө нэг байгууллагууд гарч ирсэн тий. Тэгээд тэрэн дээр чинь бол яг нөгөө роботууд бол нэлээд орж ирсэн. Industrial robotics boom гэж ерөнхийдөө үйлдвэрчлэлтийн роботын одоо өсөлт гэж ярьдсан байлээ. За тэгээ 2000 он боллоо. 2000 оноос хойш бол яг зөвхөн одоо нөгөө үйлдвэрлэл дээр байсан роботч нь одоо үйлдвэрээсээ гарсан гинэ. Үйлдвэрлэлтэй гарсан гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр за нөгөө Amazon онлайн худалдаа авалт эдэр бий болсон. Тэрэн дээр нөгөө Amazon-ы зөндөө олон логистикийн warehouse-ууд бий болсон. Тэрэн дээр янз бүрийн роботууд ерөнхийдөө орж эхэлсэн. За тэгээ дээгүүр нөгөө дронууд нь нисээд эхэлсэн. Тэр ч гэсэн бас нэг өөрийн бас нэг төрлийн одоо робот гэж харж болно. За тэгээ мис засал тий янз бүрийн салбар руу бас орж ирсэн мис засал роботууд байна. За тэгээ хамгийн сүүл рүү одоо нөгөө хэрэглээний роботууд гэхээр бидний нөгөө Roomba нөгөө нэг шал нөгөө нэг яадаг те vacuum cleaner эднэр гээд ингээд тоос хорогч морогч янз бүрийн роботууд орж ирсэн. За тэгээд 2010 оноос өнөөдөр юу болсон бэ гэсэн чинь илүү нөгөө нэг humanoid robot эдэр ингээд ярьж эхэллээ. За тэгээ humanoid robot-ыг бол хамгийн анх энэ Boston Dynamics эдэргээл компаниуд яг 2010 онд 2013 онд ингээд ярьж байсан бол сүүлийн 1-2 жил бол бүр ингээд үнэхээр эрчимжиж чинь те нэлээд accelerated буюу эрчимжлээ. За тэгээд бид нэр ингээд өнөөдрийн 90 үед ирлээ. Тийм тэгээ
23 24 онуудад ч гэсэн нөгөө энэ роботын хэрэглээ эрчимжиж байгаа гэдгийг зарлж ирсэн те. Тэр нь болохоор юу гэдэг аваа гэхэлэр одоо хуучин үед бол нөгөө ингээл амар код бичээл те роботуудыг сургахын тулд код бичээл амар мэрэгжлийн инженер хүмүүс ингээд ажилладаг байсан бол одоо хэрэглэгч гэсэн ингээл ямар нэгэн байдлаар одоо авсан роботоо ч юм уу ингээд програмчлах боломжтой, үйл хөдөлгөөний заах боломжтой буюу бидний гар дээр ирж байгаа гэдгийг бол хэлж ирсэн. Яг үнэ. Тэгээ одоогийн байдлаар бол яг нөгөө энэтэй ингээ холбогдуулаад ярихад хэрэглэгчийн гар дээр гэдэгтэй холбогдуулаад ярихад одоогийн байдлаар бол нэг 5-6 роботын төрөл байгаа юм л да. Яг хуу бид нар робот гэж бодохдоо бол шууд хамгийн түрүүнд ингээл хүн дүрстэй хүн хөдлөө явах юм уу гэл угаасаа нөгөө basic нь тэгж үүсдэг байна л да. Одоо бидний ингээд оюун ухаанд ингээд тэгээ төсөөлөгдсөн. Гэхдээ мэдээж таны яг саяны дурдсан шиг 5-6 төрлийн одоо зориулалт бүхий роботууд бол дэлхийд дээр 2025 оны байдлаар бол ингээд оршиж байгаа. Тэр нь бол мэдээж одоо үйлдвэрлэлийн хувьсгалын үед эхэлсэн хүмүүсийн ажлын цаг болон одоо хүчийг хөнгөвчлөх зорилгоор бүтээгдсэн үйлдвэрлэлийн роботууд байгаа. Энэ дээр бол хоёлаа өмнө бас дурдчихжсэн те Amazon компанийн хувьд ч тэр мөн дээрээс нь бусад бүхий л одоо томоохон компаниуд бол өөрсдийнхөө warehouse-д бол энэ төрлийн одоо роботуудыг ашигладаг. Энэ төрлийн зах зээл бол бас нэлээд эрчимтэй одоо ажилдаг. Энийг бас та үргэлжлүүлээд ярих гэж бодож байна. Хоёрдугаарт нь бол мэдээж одоо бидний хамгийн их одоо харах боломжтой сектор бол үйлчлэгийн зориулалт бүхий робот. Энэ роботууд гэсэн сүүлийн жилүүд бол Монгол руу нэвтрээд эхэлчихсэн те. Одоо Япон Солонгост бол зөндөө байдаг. Тийм Strander дээр. Тэнгүүд одоо бол нөгөө үйлчлэгийн зориулалттай роботууд бол хаасайгүй болцсон. Монгол ч гэсэн ингэ нэвтрээд эхэлчихсэн. Тэгээд үйлчлэгийн зориулалттай робот дотроо дахиад хуваагдана л та мэдээж те. Зочлох үйлчлэгээний тэгэл өрхийн болон тэгээ энэ ингээ ангаах ч юм уу те ингээ хуваагдана. За тэгээд энэ дээр бас нэг маргаан дагуулж байгаа асуудал бол автономт тээврийн одоо автономт хэрэгслийг робот гэж тооцох юм уу үгүй юу гэдэг дээр бас одоо маргалдаж байгаа. Одоо Waymo-гийн таксиг те. Эсвэл бол ингээд 100% өөрөө удирддаг жолоочтой машин ч юм уу эсвэл одоо тээврийн хэрэгслүүдийг автономт гэж тооцох юм үгүй юу гэдэг дээр. За дөрөвдүгээрт нь бол хөдөө аж ахуйн роботууд буюу одоогийн нөгөө газар тариалан agriculture хэрэглэгддэг роботууд гэж байгаа зан. За last бол сүүлд бол бас эрчимтэй зах зээл нь өргөжөнд хэлж гин цэргийн зориулалт бүхий роботууд байгаа. Military те. Ингээд үнсэх юм бол батлан хамгаалалт салбарын одоо энэ роботууд байгаа. Ингээд үзэх юм бол дэлхий дээр ер нь нэг 5-6 ингээд төрлийн робот гэж байдаг байх нэ. За тэгээ үргэлжлүүлээд ярих юм бол таны нөгөө байнга ирдэг тусгай зориулалтын ерөнхий зориулалтын гэж хуваагддаг. Тэгээ тусгай зориулалтын роботууд дундаа эднэр ингээд ороо явж байгаа маа. За тэгээд үргэлжлүүлээд ер нь бас ингээд бодоод үзэхээр энэ дээр ингээд сая зах зээлгээ би дурдлаа. Маш олон тооны мөнгөн дүн бол энэ дээр яригдчихэж байгаа. Томоохон тоглогчид бас яригдчихэж байгаа тий. Одоогийн байдлаар зөв миний олж мэдснээр одоогийн байдлаар яг энэ чиглэлийн юунууд болвол робот бол дэлхийд дээр 6 сая гаруй ингээд жилд бол борлуулагдаж байна гэдэг одоо 6 сая тоонд бол хүрсэн гэдэг тоо байна. Тэгэхээр хоёулаа үргэлжлүүлээд энэ роботын зах зээл ер нь ямар хөө байгаа вэ? Энд ер нь хамгийн одоо томоохон тоглогчд нь юу байна те гэдэг дээр яриагаар үргэлжлүүлэх юм бол зөндөө олон research компаниуд өөрсдийнхөө ерөнхийдөө таамаглалыг гаргасан байсан. Зах зээлийн үнэлгээнд дээр те. Тэгэхээр өнөөдөр буюу 2025 оны байдлаар бол роботын зах зээл бол бас тэмч том бол биш. Тэгэхээр ерөнхийдөө ямар нэгэн салбарын зах зээлийг яаж хэмждэг вэ гэхээр тухайн салбарын одоо яг эцсийн бүтээгдэхүүн хэр их борлуулалт авсан. Тэгээ тэрний үнэлгээ нь хэд байсан бэ гэж ерөнхийдөө бол хараад байгаа. Тэгэхээр 2024-25 оны байдлаар болохоор за ABI Research гэдэг нэг компани байна. Тэр компани бол роботын зах зээлийг бол нэг 45 тэрбум дээр үнэлсэн байна. iMarket гэдэг компани болохоор 53 тэрбум доллар дээр үнэлсэн байна. Гэтэ ерөнхийдөө ямар ч компани өнөөдрийнх нь үнэлгээ гэхээсээ илүүтэйгээр одоо 2030 он, 2050 он гэхэд энэ роботын одоо салбар хэр өндөр болох вэ гэдэг дээр илүү бас цагаа өнгөрүүлж байгаа. Тэгэхээр зарим research-уд бол нэг 110-аас 200 тэрбум доллар дээр үнэлсэн байна. За зарим нь бол бүр 5 триллион. Тэгэхээр ингээд бүр range нь ингээд амар өөр байгаа байхгүй тий. За энэ дотор хамгийн оптимистик байгаа, хамгийн одоо эрг байгаа хүн бол мэдээж Elon Musk байна. Манай хүн чинь за манай Tesla-гийн нийт үнэлгээний бараг 80-90% нь өнөөдрийн ирээдүйн одоо робот Optimus дээр би бол ингээд байрлаж байгаа. Optimus дээр хэдэн сая тий роботуудыг ингээд хэрэглээнд ингээд гаргана $20,000 бага үнэлгээтэй одоо хэрэглэгч гаргамаар гэсэн зөндөө байна. За түрүүн чи роботоо хуваасан. Тэгэхээр энэ роботоо дотроо бол бас яг үнэлгээ тал дээр нь болохоор яг чамтай адилхан хэлсэн шиг тэр нэг 5% байгаа юм лээ. За
эхнийхэн сегмент нь болохоор industrial robots гэж байгаа. Тэр бол яг одоо үйлдвэрийн одоо робот тэрнийх нь яг энэ hardware үйлдвэрийн яг хамгийн их ашиглаж байгаа тий. Хамгийн их ашиглаж байгаа. За тэр нь болохоор industrial robot гэж байгаа нэгдүгээр шүү дээ. Хоёр дахь нь болохоор үйлчлэгээний робот тий. Тэр нь болохоор яг чидрүү байсан үйлчлэгээний роботод байгаа. Гурав дахь нь болохоор humanoid robot тий. Энэ бол одоо ерөнхий зориулалттай роботод гэдэг байгаа. Энэ бол яг илүү одоо өсөх гээд байгаа. Дөрөв дахь нь болохоор энэ яг hardware энэ роботууд дээр чинь одоо нэг layer above тий яг тэр нөө software-ыг хийж байгаа одоо software компаниуд тэг хиймэл оюуханы компаниуд гэж байж байгаа. За тэгээд тав дахь нь болохоор яг энэ роботуудыг хийх одоо нөгөө нэг материалууд тий components материалуудыг хийдэг түүхий гэсэн үг. Түүх за тий роботын түүхий гэдэг юм уу тий. Тий роботын түүхий. Яг үнэ. За тэгэхээр ингэж тав ерөнхийдөө бол англиад байна. За тэгээ энэ тав дотор нь бол бас янз бүрийн мэдээж компаниуд байгаа. Тэгээд энэ дотор мэдээж хамгийн өндөр хувьтай өсөж байгаа одоо хэсэг нь бол яа харахгүй энэ humanoid robot байгаа юм байна шүү. Ингээ буцаад харах юм бол хоёулаа Boston Dynamics гэж ярьж байсан. Энэ компани талаар хоёулаа яриагаа өргөжүүлэе гэж бол бодож байна. За Boston Dynamics болон бусад тоглогчид тий. Тэгэхээр нөгөө нэг роботынхаа салбарыг яаж хувааж байгаасаас нэлээд шалтгаалаад байна л да. Хин тэргүүлээд байна. Чиний түрүүний хэлсэн шиг тусгай зориултын робот, тэгээд ерөнхий зориултын робот гэдэг ингээ хоёр хуваах юм бол тусгай зориултын роботыг илүү хятад болон Япон одоо тэргүүлээд авах шиг байна. Харин яг энэ ерөнхий зориултын робот гэдэг чинь тухайн роботыг бий болгохын тулд арт талынх нь яг хиймэл оюухан болон софтвер одоо тэрэн дээр илүү дэвшилтэд одоо гаргах хэрэгтэй. Тэгээ тэр дэвшилтийг тэргүүлж байгаа улс бол Америк гэж харж байна л да. Тэгэхээр яг энэ humanoid robot гэдэг энэ чиглэлээр яг өнөөдөр тэргүүлж байгаа хамгийн том компаниуд гэх юм бол яхахгүй Tesla, Agility Robotics тэгээд энэ Boston Dynamics эдгээр бүгд дандаа Америкт суурьтай. Гэтэ энэ нэг сонирхолтой юм нь Америкт суурьтай гэсэн чинь арт талынх нь хөрөнгө оруулагчид бас сонин. Тэгээ хоёулаа тэрийг бас өмнө бас гайхаж байсан. Boston Dynamics чинь нийт одоо хувьцаагийн 100% гэж харж үзэх юм бол 80% нь өнөөдөр Солонгосын Hyundai компани, үлцэн 20% нь болохоор Японы SoftBank байгаа. Тэгтээ Америкт үйл ажиллагаа явуулдаг гэхээр энэ компаниг өнөөдөр бүгдээрээ Америк компани гэхүү, Солонгос компани гэхүү, Япон компани гэхүү гэдэг нь бас жоохон сонирхолтой тий. Тэнгүүд энэ дээр нөгөө нэг Америк нэгдсэн улс бол ялч зүгээр миний бодлоор нэг инновацаар айгу тэргүүлэгч улсын хувьд бол яг суурьа бол Америк таадгалаад байгаа юм шиг бол харагдаад байгаа юм. Тийм байна. За тэгээд миний бас хоёлаа Google-ыг ер нь энэ салбар руу оруулж ирж байгаа лөө. Google дээр ярих юм бол автоматжуулалт хийгдэж байгаа одоо тээврийн салбар гэх юм уу, Waymo-г бол оруулахгүй гэдэг хүмүүс л маргалдаад л байна л да. Таны бодлоор? Миний бодлоор оруулахгүй гэж бодож байгаа. Waymo бол машины зах зээлд миний бодлоор бол орох хэвээр. Тэгээд яг humanoid robot юм уу, яг робот гэдэг чиглэл дээр бол орохгүй гэж бол би харж байна. Тэгтээ Google өнөөдөр хиймэл оюун ухаанаараа нэгт бичигдэж байгаа компани. OpenAI-г өөрийнхөө Gemini 3 бүтээгдэхүүнээрээ ерөнхийдөө бол давцсан. DeepMind гэдэг Google-ийн нэг департамент байгаа. Тэр дотор болохоор яг энэ робот хийдэг бас департамент байгаа. Тэгээ тэр департамент дээр ерөнхийдөө яг энэ Gemini 3 хиймэл оюун ухаанаа дотор нь одоо нөгөө тархинд нь суурлаад тэгээд роботсаа гаргасан тий 2025 онд тэр гаргасан робот нь яадаг вэ гэхээр одоогийн байдлаар laundry л ерөнхийдөө ихдэг, угаасаа хувцас ерөнхийдөө л ихвч байгаа. Гэхдээ бид нар бол хизээч Google компаниг дискаунт буюу одоо энэ өрсөлдөөнөөс бол ангид бол үзэж болохгүй миний бодлоор. Тэр бол хамгийн том өрсөлдөгчдийн нэг. Яг энэ ерөнхий зориултын робот дээр миний бодлоор Google компани бол том өрсөлдөгчдийн нэг гэж харж байна. Харин тусгай болон одоо яг үйлдвэрийн чиглэлийн робот дээр бол Amazon яхахгүй нэгт явж байгаа Америк хувьд тий гэж хараад тах шиг байна. Тэнгүүд хоёлаа буцаад бодох юм бол нэг 2019 онд нэг LLM жоохон хөгжүүлж эхлээд хөгжүүлэгдэж эхлээд ер нь LLM-ийн
бүүн болох үед бол энэ эллилийн бүүн болох үед бол миний бодлоор роботын зах зээл бол илүү humanoid руу чиглэсэн. Humanoid-ийн зах зээл бол илүү ингээд одоо технологичлт бол илүү хурцж эхэлсэн юм шиг санагдаад байна л да. Хойлоо зүгээр нэг ялгааг нь гаргахын тулд юм ярьчихад энэ ерөнхий зориултын робот гэж юу нь яг юу хэлээд байгаа юм бэ те. Мэдээж тусгай зориултын роботуудыг юу яахын тулд одоо нэгтгэхийн тулд ерөнхий зориултын робот гэж гаргаж ирээд байгаа юм уу? Тэгээ ерөнхий зориултын робот нь өөрөө humanoid муу юм уу биш юм уу гэдгийг жоохон ярих юм бол энэ дээр яг definition нь яг ямар байдгийг сайн мэдэхгүй байна. Тэгээд баг definition гараагүй ч гэж магадгүй. Зүгээр миний харж байгаагаар бол тусгай зориултын робот бол тодорхой нэгэн одоо өмнөх өгөгдөл нь аль хэдийн өгцөн. Тэгээд алгоритм нь болохоор инженер аль хэдийн яг өмнө бичээд өгцөн. Тэгээ яг тэр тухайн инженерийн бичигдсэн код буюу өгөгдлийн алгоритмын яг дагуу үйлдэл хийдэг. Тэр хийсэн үйлдэл нь болохоор өндөр давтамжтай нэг буюу одоо хэдэн төрлийн л үйлдэлийг зөвхөн хийдэг нэг юм narrow тий. Narrow-ыг монголоор юу вэ? За тусгай зориултын team робот гэж харж байгаа байхгүй юу? За тэгэхээр тэр бол үйлдвэр дээр бол зөндөө байна. За гэр ахуй хувьд бол одоо зөвхөн шал одоо шүрддэг ч юм уу тий иймэрхүү байгаа. Ерөнхий зориултын робот нь яадаг вэ гэхээр инженер хүн тэрийг код бичихгүй байгаа байхгүй юу? Зүгээр хиймэл оюухан LLM дотор нь суулгацсан байгаа. Тэгээд өмнө нь болохоор яг алгоритмаар код өгөөгүй. Тэгээд ямар ч төрлийн одоо task буюу одоо хэрэглээ тухайн роботоос асууж болно. Тэгээд тэр робот болохоор тухайн өгөгдлийг аваад шийдвэрээ болохоор яг өөрөө гаргаж байгаа тэр үйлдэлийг ерөнхий робот гэж хараад байгаа юм болов уу гэж миний үнцгээс гэж харж байна. Чи юу гэж бодож байна? Миний бодлоор бол яг хөө зүгээр ганц нэг юм ингээд харж байхад ерөнхийдөө бол зүгээр ялгаатай талууд нь болохоор таны саяны дурдсанчлаар ингэж тайлбарлаад байлээ. Яг энэ нөгөө ерөнхий зориултын роботын одоо төгс хөлбөр бол төгс хөлбөр гэж бол байхгүй тий. Зүгээр ерөнхий зориултын хөлбөрийг одоо дүрсжүүлэх бодит реалистик орчин дээр одоо ингээ гаргаж ирэх зүйл нь бол humanoid робот илүү төхнөө гэж тайлбарлаад байгаа. Тэнгүүд юу вэ гэхээр одоо яг л ингээ хүн шиг бүхэл үйл ажиллагаа хийх боломжтой тий. Алхах, мөн дээрээс нь шат руу авирах, эсвэл бол үйлдвэрлэлийн технологи дээр ингээд юмнуудыг технологижуулах, машин байрах, гэр цэвэрлэх, хүнтэй задлах гэдэг ч юм уу ер нь ингээ бүхэл үйлдэлийг хийх боломжтой. Ерөнхий зориултын робот бол энэ ерөнхий зориултын роботын дүрс нь бол энэ яг хүн дүрстэй робот юм а гэж тайлбарлаад байгаа юм шиг байна. Гэхдээ миний бодлоор бол энд нөгөө хамгийн эцсийн одоо зорилго нь уралдаан хаана яваад байна гэхээр магадгүй одоо нэг юм гаднах юм төрхөнд биш одоо humanoid гэдэгтэй биш humanoid-ыг яг илүү төвлөржүүлж байгаа зүйл нь бол тэр ардталт нь ажиллаж байгаа хэлэлэмүүд юм болов. Тэгээд энэ дээр ямар өрсөлдөөн яваад байна гэхээр гаднаас харахад нэг юм үйл хөдлөлийг ингээл засгаал те мэдрэгчийг нь засгаал гэдэг ч юм уу ингээ яваад байгаа боловч яг дотооддоо бол нөгөө хэлэлэмийг өөрөөр нь ажилуулах буцаагаад хэмэл оюун ухаанд таск өглөө тэрийг нь өөрөөр нь бодвол сургах өөрөөр нь дахин ачааллуулж одоо сургах дээр л илүү одоо төвлөрөөд байгаа юм болов уу гэж миний хувьд зүгээр л харж байна те humanoid гэдэг нэрэндээ дүүцэх юм болов уу гэж бол би хараад байна. Тэнгүүд хойлоо өмнө бас нэг удаа ярьж ирсэн agentic AI-ийн одоо төгс хөлбөр нь humanoid робот муу юм уу биш юм уу гэдэг те энэ дээр та юу гэж бодож байна? Надаа бол яагаад humanoid робот гинт бүр ингээд амар ярагдаад эхлэх вэ гэхээр яг одоо л бид нэр маш боломжтой гэдгийг нь бол анзаараад эхэлж байгаа юм шиг санагдлаа. Тэгэхээр энэ Boston Dynamics гэдэг компани бол одоо сүүлийн 10 жил яа харахгүй яг энэ роботын чиглэлд бол номер 1-т ингээд бичигдчихсэн. Тэгээд одоо 15 он 18 оных нь ингээд чи загварыг ингээд харна штэ. Тэгэхээр тэр робота яаж сургадаг байсныг би зүгээр хэлье заяа. За чи тэр тухайн нэг роботыг ба штэ гүйлгэж сураа. 18 онд ч юм уу. Тэгвэл яах вэ? Чи тэр роботыг яг ийм бодит орчинд ингээд эхлээ тавиад тэгээд тэр үед ч гэсэн хэмэл авах байсан шүү дээ. Machine learning байсан. Тэр үед нь чи за гүү гэд өгөгдлөө те. Нөгөөдөг чинь өмнө нь ерөөсө гүүж үзээгүй робот байна те. Гүүгээд шууд унана. Тэгээд гэхдээ яг энэ бодит амьдрал дээр л тэрийг трейн сургаж байгаа байхгүй юу? Тэгэл унаалаа. Тэгж жагаад нэг яг хавтгай орчинд болохоор тодорхой
одоо олон цагийн дараа тэрэнд одоо хичнээнч робот эвдрээд хичнээнч цаг зарцуулж байгаа нь тий. Тэгээ finally эцэст тэр робот гүйдэг боллоо. Тэнгууд дараа нь чи бартаатай замд одоо өгөөд за одоо дахиад гүйгэн тий. Тэгээ бартаа замд эхлээд унаал бүдрээл бүүн юм болоод тэгж байгаа л нэг арай ч өгөж гарддаг болох ч юм уу тий. Ерөнхийдөө ингээд чи процессор би ингээд ярихаар удаан байгаа сте. Тэгээ ерөнхийдөө зардал өндөртэй. За нөгөө жоох хүүхэд өсгөж байгаа юм шиг тий. Тэгсэн чинь сая би бичлэг үтсэн заяа. Atlas Boston Dynamics-ийн хамгийн сүүлийн үеийн загвар Atlas гэдэг. Тэгсэн чинь тэр нэг сэтгүүлчийг авчирж ирж байгаа байхгүй. Тэгээд нөгөө сэтгүүлч за хэлж байгаа. За сэтгүүлч та одоо ингээд өөрөө дуртай дасгалаа хий гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө сэтгүүлч ингээд ийм дасгал хийж байгаа байхгүй. Зүгээр л энгийн сэтгүүлч. Тийм, энгийн сэтгүүлч ийм дасгал хийгээд тэгсэн чинь шууд тэр дасгалыг ууг нь өмнө нь яах байсан байх юм бол яг тэр одоо физикал амьдрал дээр тэр робот чинь өөрөө ингээд үзэн штэ тий. Тэгээд нэлээд удаан л юм болох байх. Тэгэхэд тэр хөдөлгөөнийг тэр робот 6 цагийн дотор төгс сурч чадж байгаа байхгүй юу? 6 цагийн дотор. Яаж 6 цагийн дотор төгс сурсан бэ гэдэг нь миний бодлоор хамгийн сонирхолтой. Тэр нь яасан бэ гэсэн чинь тэр хүнийг тэр сэтгүүлчийг яг дасгал хийхэд нь зөндөө олон мэдрэгч ингээ хувцс өмсгөж байгаа. Тэр нь болохоор бөө мэдрэгчтэй. Тэгэд яг тэр мэдрэгчээр болохоор хиймэл орчинд virtual reality буюу одоо хиймэл орчинд тэр хүний яг бүх мэдээллүүдийг авчиж байгаа байхгүй юу? Тэгэн гутаа яг тэр мэдээллийг тэр роботын одоо софтвер нь болохоор 4000 ширхэг ингээд роботыг хиймэл орчинд бий болгоод креатив хий болгоод яг тэр Atlas-тай ижилхэн 4000 яг роботыг ижилхэн хиймэл орчинд заа софтверт бий болгонгуудаа тэд нар бүгд энэ дасгалыг хийж байгаа байхгүй зэрэг хийгээд тэгээд 6 цаг бүгд унаал л та янз бүрийн болоо тий. Тэгсэн чинь 6 цагийн дараа тэр 4000 роботын нэг нь сурж байгаа байхгүй юу? Миний бодож байгаагаар 4000 ижил хөдөлгөөн хийж байгаа тий. Одоо инглиш хөдөлгөөн хийж байгаа гэсэн үг тий. Яаж нэг нь үлдээд 3999 нь унаад байгаа. Бүгд өөрийн гэсэн одоо сурах пафтай байна. Яагаад гэвэл энэ LLM гэдэг моделийг чинь бид нэр яг артал нь юу болоод байгаа гэдгийг нь ойлгохгүй байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл 4000 ширхэг өөр замаар сурч ийн гэсэн үг тийм. Neural network. Хоёулаа мэдээж сайн мэдхгүй, би ч сайн мэдхгүй яг үнэ хэлээд. Гэхдээ тэр neural network-ыг одоо ч гэсэн хүн яаж хиймэл оюухан сураад байгааг нь бид нэр өөрсдөө ч мэдэхгүй. AI инженерүүд өөрсдөө ч мэдэхгүй байгаа. Тэгэн гото зүгээр таск өгчөж байгаа. За энэ дасгалыг сураа гэд 4000 робот дөгөн гот 4000 голоо үжсэн чинь нэг нь сурч байгаа байхгүй юу? Нэг нь сурангууд софтвер дээр сурангууд бодит амьдрал руу одоо шилжүүлж байгаа. Тэгсэн чинь нөгөө робот нь бодит амьдрал дээр маа. Өөрөөр хэлбэл тэр virtual орчин сурсан датаг тэр бодит амьдрал дах юу датаараа шилжүүлж робот руу шилжүүлж гэсэн үг тийм. Нөгөөдөг чинь амьдрал дээр шууд сурцсан байгаа байхгүй юу? Тэгсэн чинь бусад 4000 робот нь шууд сурчиж байгаа юм бас. Тэгэхээр юу амар чухал байна вэ гэхээр энэ дээр нэг том өгөгдөл нь болохоор тэр virtual орчинг бий болгох чадвар байхгүй юу? Тийм байна те. Тэгэхээр virtual орчинг бий болгох чадварыг хэн байгуулсан гэж бодож байна. Өнөөдөр нэгт байгаа нь яг Google компани байхгүй юу? Google-ийн хоёулаа чи Genie 3-ыг санаж байна. Тийм байна. Хоёулаа буцаад оруулаад ирж байгаа юм тийм. Genie 3 чинь хиймэл орчинг бий болгодог, симуляц хийдэг одоо компани одоо хамгийн том технологи баг тий. Тэгээ энэ технологиг хөгжих тусам Boston Dynamics чинь яг энд бол нөгөө нэг Manus шиг байгаа байхгүй юу? Хятадын одоо LLM-ийг өөрөө хөгжүүлэхгүй би болцсон LLM дээр болохоор Boston Dynamics-аа өөрийнхөө Atlas роботыг сургаж байгаа байхгүй юу? Тэгэн гутаа тэр хиймэл орчныг симуляц хийдэг Genie 3-ын технологиг ашиглах юм бол одоо ямар ч таскуудыг ерөнхийдөө дандаа симуляц байдал дээр сургаад тэгээд амьдрал дээр шууд сурцсан байх бодол. Тэгэхээр ингээ ярихаар хоёулангийн нөгөө нэг өмнөх эпизод дээр ярьсан юутай амар адилхан. Siemens тэгээд Nvidia тийм учраас өнөөдөр энэ humanoid роботын сурах ерөнхий зориулттай робот сурах процесс ийм байсан бол 2025 оноос хойш ерөнхийдөө өсөлттэй бүр амар өсөлттэй явж байгаа юм те. Тэгэхээр сонсогч маань бас ингээд гайхчихвэл энэ нөгөө basic роботыг яаж сургах вэ? Humanoid-ыг яаж сургах вэ гэдэг асуулт бол одоо хүмүүсийн толгойн өвчин болоод байгаа. Тэгээд энэнийг basic одоо сургаж байгаа процесс нь яаж хурцсаж байгаа вэ гэдгийг бит хоёр яриад байгаа шүү те. Тий. Яг үнэ. За тэг хамгийн одоо хоёлаа юу руугаа ирээд руугаа яриа те. Тэгвэл ирээдүгээр зүгээр болтгоос би хинч мэдгүй л дээ энэ асуултыг. Гэхдээ хариултыг те. Гэхдээ ер нь одоо ингээд ирээдүйд яг энэ humanoid robot нь тэр технологийнх нь одоо яг те асуудал бүх одоо шийдлүүдийг бид нар олоод
арт түмэнтэй яг ингээ хажууд бидний гэр дотор тий гадуур ингээд роботууд ингээ алхдаг үе. Нэгдүгürt ер нь ирэх үү? Энэ хоёрдугаарт ирүүл хизээ ирэх вэ? Чиний бодлоор. Гэхдээ энэ чинь юу шүү дээ. Тийм хүүгэлдэн киног хүмүүс Багдад ингээ үзэж өсгөөр том болоод робот бүтээ гэдэг мөрөөдөлт олчиход байгаа. Тэгээ нэг мөрөөдөл гарч ирээд байгаа гэх. Ер нь яг хөө ингээл хүн болгон яагаад одоо компаниуд future одоо ирээдүйдээ нөгөө humanoid роботыг илүү ингээд humanoid robot гэж ярьдаг болчихоо гэдэг бол хүн болгоны толгойд бол асуулт үлдчихэж байгаа тий. Мэдээж бол энэ дээр санхүү, ажлын бүтээмж, хүний нөөц гээд яригдж байгаа боловч яг өнөөдрийн байдлаар ч юм уу эсвэл ирээдүйд бидний хажууд зэрэгцээд алхах одоо шаардлага байна уу тий. Эсвэл яг хүнтэй ижилхэн одоо юу яадаг сэтгэдэг тий хөдөлдөг робот бүтээх шаардлага байна уу гэдэг бол хүн болгон бол өөрөөр тайлбарлах гэж би зүгээр харж байна. Мэдээж бол одоо ямар нэгэн байдлаар нэг компьютергүй байхад компьютер орж ирээл те хүн болгоны хэрэглээ болсон ингээ адилаар робот ч гэсэндээ ирээдүйд нэг 10 жилийн дараа ч юм 20 жилийн дараа ингээл багаар орж ирэхэд хүмүүс ингээл эхлээл робот ороод ирлээ ингээ те робот мэдхгүй гэжсэн болвол одоо бидний хүүхдүүд ч юм уу те үе солигдох тусам робот бол яг л компьютертэй ажиллах бидний салшгүй нэг байнга хэрэглээ. Agent гэж гэсэн те LLM одоо бидний байнгын search model дээр ингээ байнга явж байгаа шиг юу бол хэрэглээ болох болоо гэж бол миний зүгээс харж байна. Тэгтээ яг хуу ямар одоо төрлийн роботтэй ямар одоо чиглэлтэй ямар үүрэг гүйцэтгэлтэй робот одоо бидний хэрэглээ болох вэ гэдг нь бол одоо хүмүүсийн хөгжүүлэлт хүмүүсийн хэрэгцээнээс илүү шалтгааллах бахал гэж бодоод байна л да. Гэхдээ нөгөө энэ дээр нөгөө юу яригдах нь аюулгүй байдал хамгийн түрүүнд бол миний бодлоор л яригдах ёстой л гэж би бол бодоод байна. Тэгээ уусаа тэрийг ч хүмүүс ингэ яриад байгаа. Одоо тэ хүүхлийн кинон дээр гардаг шиг робот буцаага буу бариад бид нар лөө бодвол бид нар юу их вэ гэдэг дээр ингээд яг хуу инээдтэй ингээд эсвэл ингээд нэг тийм бид нар ингээд нэг төсөөлөд байгаа юм шиг сонсож болох ч гэсэндээ энэ бол бид нартай айгүй ойрхон сэдв гэдгийг бол хүмүүс тайлбарлаад хэлээ. Яг хуу мэдээж одоо ингээд 2026 онд одоо ямар роботууд илүү ингээл тренди байх уу те ямар роботуудыг хүмүүс хүлээлттэй байх уу гэж харж болж байна л та те жишээлх юм бол Optimus Gen 3 гэж ярьж болж байна. Нөгөө нэг гэсэн Neo ярьж болж байна. Тэ Atlas те Unity-ийн Robotics G1 гэж ярьж болж байна. Гэхдээ энэ болгон л бүгд humanoid байгаа даа. Тэ бүгд хүнтэй ижилхэн дүрстэй илүү нөгөө хүнтэй ижилхэн сэтгэдэг болоход зориулагдсан байгаа даа. Тэ миний зүгээр одоо ингээд өгнөд хэлэхэд бол энийг хэрхэн хөгжүүлэх нь хөгжүүлэгчдийн л одоо vision нахаал гэж би бодоод байна. За эрсдэл нь бол за Will Smith-ийн iRobot гэх кино байна. Schwarzenegger-ийн Terminator байна. Та ч надаас нөгөө Terminator барыг докюментари мөн асуусан мэт. Тийм Terminator ч докюментари юм. Мэдээж эрсдлүүд нь тийм байна. За яг хоо илүү амьдралд ойрхон эрсдэл гэх юм бол үйлдвэржилтэн дээр маш их ажил орлогдох боломжтой болж эхэлж байна тий. Тэр нөгөө Hyundai Boston Dynamics хөрөнгө оруулалт тэгээд одоо тэр нөгөө Америкийнхаа үйлдвэр дотор тэр нөгөө машина угсардаг айгүй том үйлдвэр байгаа байхгүй. Тэн тэгээд зөндөө олон роботод байгаа. Гэхдээ бас зөндөө олон ажилчид бас байгаа. Тэгээд яг тэр ажилчдын яг нүднийх нь урд нөгөө Atlas робот ингээд яг өөрсдийнх нь хийж байгаа үйлдэлүүдийг хийж сурж байгаа байхгүй яг тэр видеон дээр. Тэгээд доорхоо комментэд нь болохоор яг өөрсдийнхөө одоо ажлуудыг ингээд орлуулж байгааг ингээд нүдэн дээр ингээд харж байна гэж байгаа. Тэгэхээр мэдээж logistics, үйлдвэржилт, operations тэгээд ямар нэгэн толгой бага ажиллах бас hard work талтай тий. Давтамж өндөртэй бүх ажлууд 2030 он гэхэд бараг орлогдох байх. Тэгээд тодорхой хэмжээний цагт нөгөө нэг гэр ахуй руу орж ирнэ. Тэгэхээр цэвэрлэгч одоо janitors нөгөө Neo шиг гэсэн үг тийм. Тий. Тэднэр бүгд ерөнхийдөө бас орлогдох тодорхой хэмжээний боломжтой. За тэгээд химэл оюун ухааны одоо найзууд, relationship-д, therapist-д за бүр love одоо тий одоо үерхэл одоо химэл оюун ухаанд үерхэж байгаа шүү дээ. Тиймэрхүү сонь мэдээ гарч ирээ. Тэр нөгөө Японд нэг хормоос ингэ харсан уу та? Oh my god, би тэрийг хараагаа. Тэгэхээр эн чинь beat байдлаар ороод ирэх юм бол тэр боломжууд уламд л бас ихсэж магадгүй. Гэхдээ одоогийн мэдээж роботуудын материал бол яг одоо нөгөө biological team материал бол байхгүй. Гэхдээ biological science, material science буюу энэ шинжилгээ ухаан бас дагаад нэлийн хөгжиж байх шиг байна. Тэгээд чиний хамгийн сүүлд хэлэхэд чиний түрүүний хэлсэн шиг хамгийн анх
компьютер гарч ирэхэд компьютер бол яг засгийн газрын хэмжээнд гарч ирсэн. Мангар том, амар үнэтэй. Тэгээд байж байгаад технологийн сайжраад зардал нь буураад чанар нь дээшлээд чадамж нь бас дээшлээд илүү enterprise руу одоо орж ирээ, компаниуд руу орж ирээ, корпорац руу орж ирээд тэгээд дараа нь эцэст нь болохоор яг хэрэглэгчийн бүтээгдэхүүн болсон. Робот бүр яг адилхан байгааз ерөнхийдөө үйлдвэрчлэлээр яваад, корпорацаар яваад ингээд тэгээ хамгийн сүүлд нь одоо эцэг хэрэглэгчийн одоо юунд хэрэгчин. Тэгэхээр яг энэ бол яг л тэр давалгаатай адилхан явж байна. Хизээвэ гэдэг нь мэдэхгүй. Зарим хүмүүс 2030-аас 2040 он гэхэд бол ороод ирнэ гэж бодож байна. Магадгүй тэрнээс илүү бах. Технологийн хувьд гараа шийдэггүй л байгаа те. Хоёулаа тэрийг бас ярьсан. Dexterity хизээ тэр гарааг шийдэх юм, юу болох юм. Энэ 2026 онд сайхан харъя да тий. Энэ нөгөө ер нь нөгөө нийтлэг ерөнхий роботтой ингээ ярихад бол эдгээр чинь айгу өндөр хөнгөн юм байна тий. Жишээлбэл Atlas дээр ингээ яриад үзгээд бол Atlas яг харьцангуй weight жин нь бол нэлээ хүнд 90 кг жинтэй. Би өндөр роботод л дуртай. Гэх юм аашаа. Тэгээ 1.9 м өндөр юм байна. Тэгээ ингээд 2.3 м төрөх боломжтой буюу ингээ үсрэхээр ч юм уу ингээ 2.3 м төрөх боломжтой юм байна. Тэгвэл нөгөө хуулийн сая таас ярьж ин гараа шидэж чадаагүй байгаа гэдэгтэй адилханаар run time-ыг нь бас шидэж чадахгүй байгаа юм байна л да. Одоо ерөнхийдөө бол нэг 4 цаг ажиллаад 4 цаг ажиллана тий. Буцаагаад цэнэглэх шаардлагатай болж. Гэтэ хоёр батарейтай ингээд батарейтай яваад л Atlas тоосохтой тий. Тоосон батарейтай яваадсан тий. Цаг нь дуусаад ирэнгуут өөрөө батарейгаа солих чадвар мадартай нэг тийм. За хамгийн сүүлийн асуулт робот хит ухаантай болоод бид нарыг хүн төрөлхтнийг яг хоо take over сүтгэхүү эсвэл тэр бол хийж ирэхгүй юу? Чиний бодлоор. Тэр бол тэгээ бас стил асуулт байх бах. Гэхдээ зүгээр миний бодлоор байгаа зү хэрвээ яг тэр байх юм бол энэ дэр бас нэг иймэрхүү зүйлсүүд яригдсан л да. Нөгөө ингээд яг ингээд техник талаас ингээд роботыг ингээд тэ бүтц бүрэлдэхүүн одоо систем хөгжүүлэлт юм байгаа боловч нөгөө талаас нийгэм талаас нь байгаа бай тэ энэ дэр хууль эрх зүйн орчин ямар байх вэ ёс суртахуун нөлөөллийн одоо орчин ямар байх вэ гэж нөгөө social science талаас ингээд ярина л да. Гэтэ миний зүгээр бодоход зүгээр хүмүүс ингээ энгийн мэтэр хүлээж авах одоо үе эртэл робот нэг тийм шин юм байха болно хаа л гэж би бодоод байна. Өөрөөр хэлэх юм бол тэ одоо би ингээд тантай харилцаа сууж байгаа шиг роботтой одоо хэрвээ тэр таны ярьж байгаагаар ингээд хөгжөөд ингээд эцсийн одоо шатанда бидний бодож байгаа зүйлж байгаа байх юм бол тэгээ одоо би энд нэг өөр роботтой ч юм уу тэ Atlas-тай ингээд яриа сууж явах бол надад энгийн санагдлаа хөгжих хаа л гэж би бодоод байна. Окей. Тэгээд ийм хүү байлаа. Тэгээд бид хоёр бас ерөнхийдөө нэг ерөнхий deep dive хийж роботын талаар ярих гэж бодоод байсан. Тэгээд аль талаас нь баг сага ингээд судлаад зах зээлийн мэдээллүүдийг хүргэлээ. За баярлалаа. Манай сонсогчдоос роботыг хамаагүй илүү мэддэг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгээд өөрсдөө бодлыг сайхан хуваалцаар гэж бодъё те. Бид нарт бол бас мэдхгүй зүйлүүд зөндөө байна. Айгу хэцүү салбар байсан байна. Тэгтээ сонирхолтой юм байна. За окей. Тэгээд энэ дугаараа энэ бүрээд өндөрлөе. Төгөөхдөө баярлалаа. Сонсогчдоо баярлалаа. За баярлалаа Балтка. Bye bye. See you next week.